Сайн байна уу? XWS team байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр Forex-ийн нэршлүүдийн талаар хичээлийг бэлтгэн хүргэж байна. PIP гэж юу вэ? Арилжааны үнийн дүнг доллараар хэмжихээс гадна PIP-ээр хэмжих боломжтой. Ханшийн хөдөлгөөний хэмжээг PIP-ээр тоолно. Зурган дээр харж байгаачлан хоёр валютын хоорондох үнийн өөрчлөлтийг илэрхийлэх хэмжих нэгжийг PIP гэж нэрлэдэг. PIP-ийг хэмжихдээ хамгийн арийн хоёр дахь оронгоос тоолж эхэлдэг. Хослолоодоос хамаарч PIP нь харилцан адилгүй тоологдох боломжтой байдаг гэдгийг санаарай. Жишээ нь түүхийд бол газрын тосны $1 хөдөлгөөн нь 100 PIP-тэй тэнцэнэ. Алтны $10 хөдөлгөөн нь 100 PIP-тэй тэнцэнэ. Харин индексүүдийн $10 хөдөлгөөн нь 100 PIP-тэй тэнцэнэ. Лот гэж юу вэ? Лот нь маркетээр арилжаанд хэдэн долларын дүнгээр оролцож буй илтгэх нэгжийн нэр юм. Лотон дотроо стандарт лот нь тоо нэгжээр 1 PIP нь $10-тай тэнцэх. Мини лот нь тоо нэгжээр тэг 11 PIP нь $1-тай тэнцэх. Микро лот нь тоо хэмжээгээр тэг 101 PIP нь 10 центтэй тэнцдэг байна. Спред гэж юу вэ? Спред гэдэг нь авах хүн болон зарах хүн хоёрын зөрүү бөгөөд энгийнээр бол брокер бидний захиалгыг гүйцэтгэж өгсөний хариуд авч буй шимтгэл юм. Зурган дээр харж байгаачлан евро USD хослол нь bid price буюу зарах хүн, ask price буюу худалдан авах хүний хооронд 2 PIP-ийн зөрүү байна. Тус зөрүү нь спред буюу шимтгэл юм. Swap гэж юу вэ? Forex-ийн swap rate буюу swap-ийн хүү гэдэг нь хөрөнгийн зах зээлийн арилжааны захиалгыг нэг шөнийн турш нээлттэй байхад төлөх эсвэл авах хүү юм. Энэ түрээд бидний бэлтгэсэн хичээл өндөрлөж байна. Энэ үртгүүлэн авч үзсэн танд баярлалаа. XWS team